Энэ удаагийнхаа бичлэгээр 2024 онд үзэгчдийн хүртэл болсон Хятадын гэмт хэрэг учир битүүлэг төрлийн A Place Called Silence киног товчлон ярьж өгөхөөр сонголоо. Бичлэгийн хамтран ажиллагч Habit Master. Хэт тэмцэг мэдрэмтгий үзэгчид энэхүү товчлолыг үзэхгүй байхыг зөвлөж байна. Энэ бүсгүйг Лихан гэдэг ба тэрээр нэр хүндтэй ахлах сургуульд цэвэрлэгчээр ажилладаг. Харин нэрхтээ бол мөн тус сургуульд засварчнаар ажилладаг Лин Зайфу юм. Өнөөдөр захирал тэднийг сургуулийн дээврийг засуулж гоочсон уснуудыг цэвэрлүүлэхээр дуудсан нь энэ. Саяхан нэг эмэгтэй сурагч дээврийн цонхноос унссан золгүй явдлаас болж таазнаас ус гоожжээ. Үйл явдал Анкуи, Жиншу, Зяокийн Вэнлингийнх дээрлэхүү охтууд Чэнгэх охиныг дээрлэхэж утас нь хаана байгааг асууж байгаагаар үргэлжлэх ба Чэн нь цэвэрлэгч Ли хааны охин юм. Чэн төрсэн цагаас хойш ярьж чаддаггүй байсан ба аав нь нас барснаас хойш гэр бүл нь маш ядуу амьдрах болжээ. Харин Анкуи бол эсрэгээр баян амьдралтай сургуулийн захирлын охин. Тэд Чэнийг хананд цавуугарнаан даажгинж байхад бусад охид ирэхэд хамгаалагч Анкуигийн өдөөс юу ч хэлж чадахгүй бусад охидыг явцгаа хэмээн загнаж явуулна. Бусад охид болон хамгаалагч явсны дараа захирлын охин Анкуи Чэний аманд багс хийж дараа нь гидсрүүн зохиж ам болон нүүрэнд нь цавуун ялж ямар нэгэн зүйл хэлээч хэмээн тавлсаар. Тэгээд дээрлэхүү охид Чэнд үлдсэн амьдралынхаа туршид чимээгүй байгаарэ гэж хэлээд түүнийг орхин явлаа. Удалгүй Лихан ирэхэд дээрлэхүү охид юу ч болоогүй мэтэ зөрж улмаар Лихан охиныхоо байгаа байдлыг хараад сэтгэлээр маш их унсан ч юу ч хийж чадсангүй. Тэрээр охиныхоо үсийг хайчилж ханнаас салгаж аваад тэрхээс өөр зүйл хийж чадсангүй. Маргааш нь ширүүн бороо зотгож орой болсон байлаа. Анкуигийн 3 найз сургууль дээр олны нүдээс хол эзэнгүй барилга болох нууц байранда хурч ирэв. Зяокийн Вэнлийн хоёр хөгжилтэй зүйлс ярилцаж байтал гинэт Жиншу алга болох нь тэр. Улмаар тэд түүнийг хайхаар гараад борооны цувтай хинэгний наана Жиншу цус болчихсон хэвтэж байгааг хараад зочирдож айсандаа зүгтаана. Вэнлийн дээд давхарлаа зүгтааж дагтан дээр ирэхэд өнөөх цувтай хүн түүнийг багалзуурдаж толгойг нь алхаар хаг цогтлоо. Тэгээд тэрээр үргэлжлүүлэн Вэнлинийг үхтэл нь алхаараа хэд хэдэн удаа цохив. Энэ хооронд Заокийн тэндээс чадхаараа хурдан зүгтаахыг оролдсон ч харамсалтай нь цувтай алуурчинд баригдаж бас л амиа алдана. Ширүүн бороо зутгаж байхад Лихан дээврийн хүлэмжээс жимс түүн. Тэрээр өдөр тутмын амжиргаанд нэмэр болгох үүднээс жимсний цай бэлдэж сургуулийнхаа хоолны газарт зардаг юм. Сургуулийн ажилчид ч түүний бэлдсэн цайнд дуртай. Өдөр нь сургуулийн захирал Анкуиг түүний 3 найз нь сургуугүй алга болсон учраас зэмлэхэд Анкуи тэр 3-ыг хаана байгааг мэдэхгүй гэж хариулна. Улмаар цагдаа нар хэргийг мөрдөхөөр өнөөх эзэнгүй барилга дээр ирж мөрдлөг хийв. Цагдаа нар бусад охид Чэнийг Анкуи болон алга болсон охидын хамт сүүлд байхыг нь харсан гэж хэлсэн тул охидын зургнуудыг Чэнд үзүүлж түүнээс мэдүүлэг авлаа. Улмаар Чэн тухайн үеийн дээрлэхүүлж байсан үеэ санаж цагдаа нарт мэдүүлэг бичиж өгөхийг хүссэнгүй. Сургууль тарах үед бороо орсоор байхад Зяокины ээж охиноо хаана байгааг олж мэдхийн тулд хүмүүсээс асуусаар. Тэрээр Лиханаас охиныг нь харсан эсхийг асуухад мэдээж Лихан түүний охин хаана байгааг мэдэхгүй. Байранда ирснийхээ дараа Лихан шинэ хүн байранд нь нүүж ирж байгааг харав. Гэтэл шинэ хөрш нь тэдний сургуулийн засварчин Зайфу байх нь тэр. Дараа нь Лихан түрээсийн байрныхаа таазыг янзалсныхаа дараа хүлэмж рүүгээ жимс авахар явахдаа хар цув өмсөд явна. Анкуид Зяокиноос нууц газрынхаа ойролцоох эвдэрхий автобусан дээр уулзъя гэсэн шуудан ирснээр тэрээр тухайн газарт ирэв. Анкуигийн хувьд найзууд нь алуулсан гэдгийг магадгүй алуурчин түүн рүү шуудан илгээж байгааг мэдээгүй болохоор иржээ. Тиймээс Анкуи Заокиныг автобусан дотор хүлээж байтал өнөөх хар цувтай хүн гарч ирээд түүн рүү дайрлаа. Сургууль дээр Фин нэртэй багш шин сургууль руу шилжихээр болж хүмүүс түүнийг үдэж өгнө. Эд зүйлсээ ачиж дууссаны дараа Фин багш Зайфугийн хамт явж сургуулийг орхив. Тэдний ярианаас Фин багш Зайфуг энэ сургуульд засварчингаар ороход нь тусалсан гэдэг нь тодорхой болно. Энэ өдөр сургуулийн зүгээс жилийн өмнө болсон үерийн хохирогчдод туслах хандив арга хэмжээ зохион байгуулах гэж байлаа. Үйл ажиллагаа эхлэхийн өмнө захирал нэг багшаас охиноо харсан эсхийг асуухад тэрээр өнөөдөр огт харагдаагүй гэж хариулав.
Үйл ажиллагааны үеэр Ли хаан Зайфугийн зассан дээврийн цонхыг цэвэрлэж байхдаа тусгай хэрэгцээт хүүхдүүдийн дунд охиных нь сууж исэн сандал хоосон байгааг анзаарна. Энэ хооронд захирлыг тайз руу урих ба захирал охин руугаа залгасаар байсан ч утсаа авсангүй. Удалгүй захирал тууз задлахаар олсыг татхад дотроос нь цогцос дүүжлэгдэн унчих нь тэр. Энэ үед цогцос анхивих байж таарах ба утсанд нь аав гэсэн дуудлага ирсээр. Улмаар бүх хүн цогцыг хараад айж зочирдож айсандаа танхимыг орхихоор гүйлтцгээв. Үймэн саман дунд Ли хаан охиноо хайсаар дараа нь тэрээр охиныхоо ангид очиход ангид хинч байсангүй. Тиймээс Ли хаан гэртээ ирэхэд Чэн бас л гэртээ байсангүй. Тэгээд Ли хаан 2 өдрийн өмнө хүлэмжнээсээ жимс түүж явахдаа анзаарсан хар цувтай байсан хүнийг саналаа. Хэрэг явдлын дараа цагдаа нараа сургуулийн захирлаас улсан явдлын талаар асуув. Захирал сүүлийн 2 хоногт багш болон сурагч нар хар цувтай хүн сургуулийн хашааны эргэн тойронд бичлэг хийж байсныг харсан гэдгийг хэлв. Дараа нь захирал Зайфугийн талаар дурдлаа. Зайфугийн охин энэ сургуульд сурдаг байсан ч охин нь золгүй явдлаар нас барсан гэдгийг тайлбарлана. Охин нь нас барснаас хойш Зайфу охинтойгоо жацсан охиныг харах бүртээ түүний царайнд үргэлж хачин дөрхөө тодордог байсан гэв. Тиймээс сургуулийн захирал Зайфуг шалгаж үзэхийг цагдаа нарт санал болголоо. Ли хаан орон сууцныхаа ойролцоо охиноо хайж байхдаа Зайфугийн хаалганы ханан дээрх улаан зураасыг анзаарч хаалганы урдаас охиныхоо цагны оосрны түгжийг олно. Улмаар тэрээр коридорын цонхны хаалтан дээрээс улаан зураас олж цонхонд орох гудамжны ус зайлуулагчаас охиныхоо улаан бугуун цагийг олов. Ингээд Ли хаан Зайфуг охиныг нь барьцаалсан хэмээн сэжиглэж өөрийнхөө байрны цонхоор буун Зайфугийн байрны цонхоор орохоор шийдлээ. Харамсалтай нь тэрээр хөл алдаж бэлхүүсээрээ уйсан давундаа татагдан агаржуултын хоолой дээр унахтаа гараа шүрүүпэнд хатгаж цус алдана. Гэсэн ч тэрээр эцсийн хүчээ дайчлан Зайфугийн гэрийн цонхоор орж чадав. Тэрээр түүний байрыг шалгаж байхдаа олсны тасархаа олох ба үүнтэй зэрэгцсэн Зайфу гаднаас орж ирэн хувцсаа солих нь тэр. Энэ үед Ли хаан орон дор нуугдан амьсгаагаа түгжин хүлээж байтал Зайфу түлхүүрээ Ли хааны яг нүүрний өмнө унгаалаа. Зайфу түлхүүрээ авахаараа тонгойхтой зэрэгцэн байрны эзэн эмэгтэй хонхыг нь дарснаар тэрээр түлхүүрээ тэмтэрч аваад явна. Байрны эзэн Зайфугаас өөрийг нь буйны сан руу хүргэж өгөхийг хүсснээр тэрээр зөвшөөрөв. Энэ боломжийг ашиглан Ли хаан байрнаас гарч явхад цагдаа Ли хаантай уулзахаар хайж байх нь тэр. Цагдаа түүний гарны шархыг эмчилж байхдаа өнөөдөр сургууль дээр аллаг болоход яагаад шууд явсныг асуухад Ли хаан охин ч бас алга болсон гэдгийг хэлнэ. Тэд камер шалгахад Зайфу байрны эзэнг хүргэж өгөхийнхөө өмнө харууттай зүйлс хогийн сав руу хайж байхыг анзаарав. Ли хаанд харууттай хог хачин санагдаж шуутхан л очиж шалгалаа. Гэтэл сэжиглж байсанчлан хогны утан дотроос охин Чэнийх нь шаахай гарч ирнэ. Энэ үед тэрээр хар хувцастай сэжигтэй этгээдийг харж цагдаагийн хамтаар хөөж эхлэв. Эцэст нь зогтааж байсан хар цувтай сэжигтэн машинд дайруулснаар баригдаж Ли хаан түүний маскыг тайлахад тэрээр цагдаагийн хүү Ван байж таарлаа. Тэрээр сургуулийн захирлын хэлсэн эргэн тойрон камераар бичлэг хийж зураг дардаг хүн гэдэг нь тодорхой болов. Мөн тэрээр Ли хааныг хүлэмжиндээ байхад нь бичлэг хийж байсан цувтай хүн болж таарав. Цагдаа нараа Ваны камернаас эмэгтэй сурагчид болон багш нарын олон зохисгүй бичлэгийг оллоо. Тэрээр сэтгцийн хувьд асуудалтай нэгэн бололтой. Цагдаа хүүгээ саатуулах өрөөнд оруулж зодож шийтгэн. Өмнө нь ч тэрээр яг энэ үйлдэлээсээ болж баригдан аавдаа маш хүнд зодуулжээ. Тухайн үед аав нь цагдаад мэдэгдэхгүйгээр зураг даруулсан эмэгтэйд мөнгө өгье хэмээн санал болгож эндээс өөрсдийгөө нүүцгэн хэмээн амласан байна. Азар тэд Ваны бичлэгүүдээс хэрэг болох бичлэг олов. Зайфу Чэнийг байрлууга чирч оруулж байгааг Ван нууцаар бичсэн байлаа. Ли хаан Ванаас охинтой холбоотой өөр бичлэг байгаа эсхийг асууж яагаад цагдаа дуудаж охиныг нь авраагүй юм хэмээн хариулт шаардахад Ван би таныг хамгаалахыг хичээсэн юм гэж хариулах нь тэр. Гэтэл Ваны бусад бичлэгүүдээс 56 хүүхэд хүчирхийллийн бичлэг олдсон байх ба Ли хаан ч бас охин Чэнийг зодож гэр бүлийн хүчирхийллийн золиос болгодог байсан нь бичлэгээр батлагдана. Харин Ли хаан охиноо хамгаалахыг хүссэндээ түүнд сургамж харилдаг байсан гэдгээ цагдаад тайлбарлав. Улмаар цагдаа эхлээд охиныг чинь олно. Дараа нь сургамж байсан уу хүчирхийл байсан уу гэдгийг тогтооно гэж хариуллаа. Дараа нь Янг гэх эрхлэгчийг байцаалтанд дуудснаар тэрээр өрөөнд орж ирнэ. Энэ үед Ли хаан түүний ширээн дээр тавьсан дүлхүүрийг хараад Зайфу гэртээ ирж хувцас солихдоо унгаасан дүлхүүртэй адилхан байгааг анзаарав. Ли хаан Янг эрхлэгчээс энэ юуны дүлхүүр болохыг асуухад
Тэрээр энэ бол сургуулийн урлагийн өрөөний түлхүүр. Гэхдээ одоо шинжлэх санхүүгөө болсны улмаас ашиглагдхаа болсон хэмээн хариуллаа. Үүнийг сонсоод Ли хаан цагдаагийн хилцээс яран гарч цагдаагийн машиныг унан шуудхан л сургуулийн байрнаас хол байрлах урлагийн өрөө рүү явна. Тэрээр очиод нэг нохой хараа уутнаас ямар нэгэн зүйл идж байгааг харах ба Ли хаан нохойг хөөж уутыг нээж харвал алга болсон охтын тасарсан толгойнууд болон мөчнүүд байхыг хараад цочирдов. Удалгүй Зайфу нэгэн байшингийн гадаа ирэх ба байрны эзнийг хүлжээ. Тэрээр байшин руу орж ирэн тэнгэр рүү харснаар үнэн илчлэгдэн. Зайфугийн охин Хуйжун болон Ли хааны охин Чэнг нар найзууд байжээ. Нэг өдөр сургуулийн дээвэр дээр Хуйжун төрсөн өдрөө тэмдэглэх талаар аавтайгаа утсаар ярьж байхад Чэнг цуг байсан байна. Удалгүй Анкви болон түүний найзууд ирж төрсөн өдрийн мэд хүргэе гээд өргөстэй цэцгэнд итэм Хуйжунд хүчээр өмсүүлээд толгойноос нь цус гаргажээ. Үүгэрч зогсохгүй түүний үсийг нь хайчилж савтай усанд хийгээд Хуйжунд хүчээр уулгасан байна. Тэд энэ бүх дээрлэхэлт хүчрхийллээ үлдэж байхдаа утсаар бичлэг хийсээр. Удалгүй Чин гартаа хайч өрөн Хуйжуунд туслахаар ирсэн ч Ли хаан араас нь ирж охиноо найздаа туслахыг нь хориглосон байна. Энэ бүхэн дээврийн камерт бүгд бичигджээ. Ли хаан Чинийг цагдаа руу залгахыг нь болиулж шатан дээр чирч аваачаад өөрсдийгөө юу ч хийж чадахгүй гэдгийг хэлсэн байна. Магадгүй тэрээр захирлын охинтой асуудал үүсгвэл өөрийгөө ажилгүй болно, амьдрал нь хэцүүднэ гэж бодсон байх. Тэмдээч Ли хаан хожим нь гэртээ очиод охиндоо сургамж өгч түүнийг зодсон байна. Энэ хооронд дээвэр дээр Анкви Хуйжуныг дээврийн шилэн цонхон дээгүүр алхаж шархатсан дагтааг нь дээврээс шидэхээс өмнө очиж ав гэж хүчилжээ. Сонголт үлдээгүй Хуйжун дээврийн шилэн цонхон дээгүүр алхаж харамсалтай нь шилэ цөмөрч тэрээр доошо унсан байна. Ли хаан охиноо хүлээж байгээд өөрөө арга хэмжээ авахар гарах гэсэн ч Анкви болон найзууд нь сандралдан шатаар буухтаа бичлэг хийж байсан утсаа унгаажээ. Чэн дээврийн цонхон дээр очиж найзаагаа нас орсныг хараад ээжийгээ дүлхэн уйлсаар. Хожим Зайфу охиныхоо шүүгэнээс тухайн үед охинд нь юу хийснийг бичсэн утсыг олж бичлэгийг үзэн сэтгэлийн тамд унсан байна. Тэгэхээр охиныхоо өшөөг авахын тулд Зайфу Анкви болон түүний найзуудыг хөнөөсөн нь тодорхой болно. Урлагийн өрөөнд Зайфу алах барин орж ирэхэд Фэн багшийг хүлсэн байх ба түүнийг шин сургууль руу шилжих өдөр барьцаалжээ. Фэн багшийг барьцаалсан шалтгаан нь Хуйжууны үхэлтэй холбоотой болж таарлаа. Хуйжуун дээврийн цонхноос унсан өдөр Фэн багш Хуйжуун дээр хамгийн түрүүнд ирж дээшээ хараад Анкви болон 3 найзыг нь харжээ. Дараа нь Зайфу охин дээрээ ирэхэд Хуйжуун төдийлөн удалгүй амьсгал хураасан байна. Зайфу охиноо тээврэн шанлан уйлж байхад сургуулийн захирал Фэн багшад амаа хамхихыг тушаажээ. Хожим нь Зайфу охиных нь үхлийн талаар мэдээлэл өгөх хүнийг хайсаар. Энэ үед захирал машинтай зогсож дээвэр дээрх камер эвдэрсэн байсан гэж хэлсэн байна. Дараа нь Зайфу цагдаагийн газарт ирэхэд даргын өрөөнд нь сургуулийн захирал сууж явах ба Хуйжуныг амиа хорлсон гэх дүгнэлтийг гаргуулжээ. Цагдаад авилгал өгсөн болохоор сургуульд ямар нэгэн засвар шинжилэлт хийхэд санхүүгүй болсон шалтгаан нь энэ байж. Одоо цагт Зайфу Фэн багшаас яагаад охиныг нь амиа хорлсон гэж хэлсэн юм. Тэр охид бол муу ёрын жүтгэрүүд байсан. Миний охин буцаж ирэхгүй хэмээн хашгирч байтал Ли хаан гатнаас орж ирээд Зайфуг модоор зохиж охин нь хаана байгааг асуув. Гэсэн чи Зайфу Ли хааныг хялбархан дарж авав. Зайфу охиныг нь хүлэмжин доор булсан гэдгийг хэлэхэд үнийг сонсон Ли хаан түүн рүү дахин дайрлаа. Гэсэн ч Зайфу түүнийг дахиад хялбархан дарж аваад багал зууртан охиноо алдах мэдрэмж ямар байна хэмээн асуухад Ли хаан үзүртэй мод аван Зайфуг дүрнэ. Гэсэн ч Зайфу түүнийг дахин дарж аваад ухаан алдуулж Фэн багшиг үүрэн машин дээрээ ирэхэд байрны эзэн эмэгтэй өөрийгөө суллаад нуугдсан байв. Ингээд Зайфуг явсны дараа байрны эзэн эмэгтэй Ли хаанд тусалж тэд Зайфугийн араас хөдөлж эцэст нь нилээд хөөцөлдөн. Энэ үед байрны эзэн эмэгтэй хажууд нь үглээд байсан тул Ли хаан түүнийг алхаар зохихтой зэрэгцсэн Зайфугийн машиныг мөргөж осолд орлоо. Ли хаан Зайфугийн машин дээр ирээд түүнээс охин нь хаана байгааг дахин асуув. Зайфу хүлэмжин доорчин гээд бид бүгд нүгэлтнүүд гэж хэлснээр Ли хаан толны хагархаа авч Зайфуг дүрэн охиноо буцааж өг хэмээн нэгсээр. Улмаар Зайфу охин ч нь одоо эрхчлөөтэй болсон гэж хэлээд Ли хааныг дүлхэн машинтайгаа хөдлөхөд цагдаа машин руу буудан зогсов. Цагдаа нар Фэн багш болон байрны эзэн эмэгтэйг олж яаралтай тусламж дуудаж байхад Ли хаан зам дээр ухаан алдана. 5 жилийн өмнө Ли хаан найзуудтайгаа гадуур цагийг өнгөрүүлчихэд гэртээ буцаж ирэв.
Гэтэл өөр хотод ажилдаг түүний нөхөр ажилласаа гэртээ нэг өдрийн өмнө буцаж ирсэн байлаа. Лиханыг тусгай хэрэгцээ тохиноо ганцаарнг нь үлдээгээд гарсанд нөхөр нь маш ихээр уурлана. Улмаар нөхөр нь түүнийг зодож Лиханыг гэрээсээ хөөв. Одоо үед Зайфуг цагдаагийн газар авчирхад хэвлэл мэдээллийнхэн болон хүмүүс цуглжээ. Цагдаа түүнийг байцааж Чин охин хаана байгааг асуухад Зайфу охиныг Лиханы хүлэмжин доор байгаа гэж хариулснаар цагдаа нар яран тийшээ хөдөллөө. Цагдаа нар хүлэмжийг ухахад Чинийн цогцос биш харин насанд хүрсэн эрэгтэй хүний арга яс олдоно. Энэ хоорондоо туслах мөрдөгч Чинийн үлдээсэн цаасан шувуунуудыг задалж үзэхэд эрэгтэй хүн хүлэмж болон сэнсний хооронд хэвтэж байгаагаар зурсан байх ба таац руу харахад сэнс байх нь тэр. Улмаар цагдаа Лиханы гэрт орж нөхөр нь огтхонч гадаадад ажилдаггүй харин эсэргээрээ нөхрийнх нь хувцас гуталгээд бүхэл зүйл гэрт нь байв. Мөн цагдаа нар эмнэлэгт байгаа Лиханаас түүний нөхөр хамгийн сүүлд 5 жилийн өмнө хилээр орж ирсэн. Тэгвэл энэ хүн одоо хаана байна хэмээн асуув. Энэ үед нөхөр нь цусан тутгалтан хэвтгэхэд Лихан мачете барин зогсож байв. 5 жилийн өмнө тэрээр нөхрөө хөнөөсөн бололтой. Лихан нөхрийнхөө зогцсыг хөшгөнд ороож дээвэр дээрээ гаргаад хүлэмжиндээ болж жимснүүдээр нь цай бэлдэж сургуулийнханд өгдөг байсан байна. Цагдаа Зайфугаас энэ арга яс Лиханы нөхрөх үсттэй хэмээн асуухад тэрээр толгой дохив. Үргэлжлүүлээд цагдаа охин хаана байгааг асуухад Зайфу Чин одоо эрх чөлөөтэй болсон хэмээн хариулав. Энэ үед хэвлэл мэдээллийнхэн болон бусад хүмүүс ирснээр цагдаа нарын анхаарал сарних хооронд Зайфу өөрийг нь барьж байсан цагдааг дүлхээд дээврийн ирмэг дээрээс үсрэх нь тэр. Дараа нь цагдаад хүү ван нь урт удаан хадгалсан бичлэгээ туслахаар нь дамжуулан өгсөн байлаа. Тэрээр бичлэгийг аван Лихантай уулзаж түүнд хүүгийнхээ 5 жилийн өмнө бичсэн бичлэгийг үзүүлв. Бичлэг дээр Чэний аав нь охиноо хүчрхийлж байсан ба энэ үед Лихан гаднаас орж ирээд охиныхоо байдлыг харсан байв. Улмаар нөхөр нь Лиханыг зодож гэрээсээ хөөж гаргаад буцаад Чэн дээр очиход тэрээр аавынхаа хүзүүнд хайч дүрж амийг нь хөнөөсөн байв. Лихан мачете аваад буцаж орж ирэхэд нөхөр нь цус алдсан байдалтай шалан дээр хэвтэж байжээ. Охин нь нөхрийг нь хөнөөснийг мэдсэн Лихан нөхрийнхөө зогцсыг хүлэмжиндээ болсон байна. Тэгэд охиндоо өнөөдөр болсон зүйлийг хинч мэдэхгүй ээж нь энд байна гэж хэлжээ. Цагдаа нотлох баримт дээр үндэслэн Чэнийг баривчлах болно гэхэд Лихан өөрийгөө нөхрийгөө алсан. Чэн үүнд хамаагүй түүнийг 50 орхиоч хэмээн гуйсаар. Гэтэл цагдаа түүнийг алгадаж нотлох баримт болох камерыг шидэж ивдээд чи нөхрийгөө алсан. Чамайг цагдаа руу дайрсан хэрэгээр буруутгах нь ойлгосон уу гэж хэлээд бичлэгний хальсыг устгаад өрөөнөөс гарахад Лихан санаа намарсан бололтой тэнгэр өөд харна. Өөр ханагтээ Чэн хөрөгчний хаалгыг жин нээхэд тэрээр машины ачаан дээр хаа нэгтээ явж байв. Үнэн дээр анханасаа энэ бүхнийг Зайфу зохион байгуулсан ба тэрээр Чэнийг бүх асуудлаас холдуулахаар илгээжээ. Тиймээс л Чэнийг эрх чөлөөтэй болсон гэж Зайфу хэлээд байсан байна. Мөн Чэн хойжууны шүүгээнд тухайн үеийн бичлэг хийсэн утсыг хийж Зайфу бичлэгийг үзсэн нь тодорхой болно. Зайфуг бичлэгийг үзээд шаналан уйлж байхыг Чэн харчхаад тэндээс явхдаа анхи болон найзуудынх нь хажуугаар та нар ингээд дууслаа гэсэн байдалтайгаар хорон инээгээд зөржээ. Зайфу охтыг хөнөх үед Чэн бүгдийг харж байсан байна. Мөн тэрээр Ван өөрийг нь бичиж байгааг мэдж байсан ба Зайфутай хуйлдаж өөрийг нь барьцаалж байгааг хуурамчаар зохион байгуулсан нь тодорхой болно. Эцэст нь Чэн хойжунтай хамт өнгөрүүлсэн сайхан үеэ дурсаж тагтаа нисгэн. Харин Зайфу охинтойгоо хамт жаргалтай байгаагаар кино төгсдөг.